За өнөөдөр баруун бүсийн 5 аймаг нийслэлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Монгол улсад гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл ингээд хамтраад ер нь гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажилд одоо энэ урьдчилан сэргийлчийг үүрэгтэй нутгийн захиргааны байгууллага, цагдаагийн байгууллага энэ хамтын ажиллагаа нь ямар одоо түвшинд явж байгаа юм бэ? Гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажилд одоо энэ иргэдийн оролцоо бас ямар хэмжээнд цаашдаа нь явагдах ёстой гэдэг талаар уулзалт хэлцүүлэг өмнө нь одоо хэрэгжүүлж ирсэн ажлын туршлагуудаа бас хуваалцж байна. Тэгэхээр өнөөдрийн одоо энэ зөвлөгөөнд одоо миний одоо тавьж байгаа мэдээллийн хувьд бол нийслэлийн одоо гэмт хэргийн нөхцөл байдал юу ямар байгаа юм. Нийслэлд үлдэж байгаа гэмт хэрэг дээр нийслэн цагдаагийн байгууллагаас ямар ажил арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм. За мөн дээрээс нь энэ гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажилд манай нийслэлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлын одоо зохицуулах салбар зөвлөлийн одоо дэмжлэг тийм ээ санхүүжилттэй одоо ямар ажлууд хийгдсэн гэдэг онцлог ажлуудыг нь бол бас энэ 5 аймгийн одоо зочид төлөөлөгчдөө бас танилцууллаа. Тэгэхээр гэмтэргийн хувьд бол өнгөрсөн 2023 онд бол 25 мянган гэмтэрэг нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Гэмтэрэг бол 2.7% бол өнгөрсөн онд өссөн үзүүлэлттэй байгаа. Гэвч одоо бид нар 23 онд тодорхой ажлуудыг өрсөн сэргийлэлээр авч хэрэгжүүлснээр 2024 оны эхний 3 сарын байдлаар бол гэмт хэргийн одоо гаралт 8.6% бол буурч байгаа ийм үр дүн бол бас харагдаж байна. Тийм учраас одоо энэ уулзалт зөвлөгөөн хэлэлцүүлэг дээр энэ тулгамдж байгаа ямар асуудал вэ? Энэ тулгамдж байгаа асуудлуудаа бүгдээрээ тал талаасаа сайхан ярилцаад хэлэлцээд гарцгаалгаа тодорхойлоод ингээд одоо цаашдаа энэ ажил арга хэмжээг бол улам одоо эрчимжүүлж ажиллах нь бас чухал юм аа. За дээрээс нь энэ Монгол Улсын хэмжээнд камертай холбоотой камержуулалтыг одоо эрчимжүүлэх ийм бас ажил арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Аймагуд дээр бас тодорхой камеруудын одоо зардал мөнгө шийдвэрлэх гэдэг юм уу тийм ээ. Ийм ажлууд хийгдэж байна. Жишээлбэл Ховд аймгийн хувьд бол өнгөрсөн жил 5.5 тэрбум төгрөгийг бол камерын одоо ажилд бол бас зарцуулсан санхүүжилтийг шийдсэн байна. За Улаанбаатар хотын хувьд ч гэсэн тодорхой бүсүүдийг, хороодуудыг камержуулах нийслэлийн одоо засаг даргын хамгийн газар болон гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс бас камержуулах чиглэлээр 80 тэрбум одоо төгрөгийг шийдвэрлээд ингээд бол ажиллаж байна.